Сайн байцгаана үзэгчдээ. Өчигдөр мэндийг хүргэе. Амжилтын төлөө нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочноор Оюун ухааны академийн захирал, олон улсын хэмжээний шүүгч, Оюун ухааны олон улсын тэмцээний мөнгөн медальт Хатанбаатар гэдэг залуу ирсэн байна. Танд өчигдөр мэндийг хүргэе. За, студид бас маш олон зочид ирсэн байгаа. Эдгээр зочдын учрыг бол тун удахгүй бас үзэгчдэд хэлж өгнө. Хатанбаатар маань ганцаараа ирээгүй, маш олон шавнартайгаа ирсэн тийм ээ. Ихэнх үзэгчид бол мэдж байгаа. Оюун ухааны академи гэж мэддэг. Ихэвчлэн IQ-ч гэж бас яриад байгаа шиг байна л да тийм ээ. Тэгэхээр энэний үүсэл хөгжлийг бол хоёлаа яриад яах. 40 минут байгаа учраас энэ хэдэн онд авраг боллоо. Мөнгөн медаль авлаа. За ийм байгаа. Ер нь миний хувьд болохоор яг 2008 оноос хойш оюуны спортын олон төрлийн тэмцээн уралдаанд оролцож байсан л да. 20 гаруй медалийг бол хүртсэн байдаг. Тэгээд хамгийн өндөр амжилт бол 2011 онд Хятадд болсон ойд тогтоолтын дэлхийн аврах шалруулах тэмцээнд за хүзрийн төрөлдөө мөнгөн медаль, насан туршидаа ангилд мөнгөн медаль ингэж хүрчихсэн хамгийн өндөр амжилт маань бол энэ байгаа. За тэгээд одоо өнөөдөр бол илүүдлэхэд нөгөө дасгалжуулагчийн байр суурь руу шилжсэн. Тэгээ маш олон хүүхд залуучуудаа бэлдээд эднэртээ заа зөвлөөд за ингэж явж байгаа. Тэгээд яг өнөөдөр болохоор Оюун ухааны академийн бас чадварлаг багш нарын бэлтгэсэн одоо сурагчдынхаа хамт за ирээдүйд одоо мундаг тамирчид болохын тамирчдынхаа хамт ингэж ирсэн байгаамаа. Одоо өнөөдөр бол Оюун ухааны академийн бас үтсийн үед бас нэлээд олон багш нарыг одоо багш нартай тэгээд энэнийхээ дагуу бас олон хүүхд залуучуудыг бас бэлдээд ингэж явж байгаа. Маш олон чадварлаг багштай болж чадсан бид. Байнга л явж харагдаад байна л да тийм ээ. Сүүлд ямар тэмцээнүүдэд оролцоод ирв? За энэ дээр эрхэм зорилгынхаа хүрээнд бидний эрхэм зорилго юм байна л да. Дэлхийд үнэлэгдэх оюуны спортоо олон төрлөөрийн дэлхийд үнэлэгдэх тамирчдыг бэлтгэх байдаг. За тэгээд энэ 4 жил гарны хугацаанд бид нар одоо нийт том жижиг нийсэн 40 гаруй тэмцээнийг зохион байгуулж 1500 гаруй хүүхд залуучуудыг бол энэ тэмцээн уралдаанд хамруулж чадсан. За олон улсын чанартай 30 гаруй тэмцээнд одоо бид нар 45 тамирчдыг бэлтгэж одоо өнөөдрийг хүртэл 300 гаруй медалийг бас ингээд хүртсэн 5 их мастер оюуны спортын 5 их мастертай болж чадсан байна. Тэгээ хамгийн сүүлийн тэмцээн маань за сар хагасын өмнө Гонконгд болсон Гонконгийн ойд тогтоолтын нээлттэй тэмцээн. За энэ тэмцээнд 10 тамирчны хамт за дасгалжуулагч багш Баасанд оржийн хамт ингээд амжилттай оролцоод авах боломж 50 медалийн 41 медалийг хүртэж ирлээ. 50 медалийн 41-ийг монголчууд авсан юм биш тийм ээ. Баяр хүргэе. Гайхалтай амжилт байна. Тэгээд энэ дээр болохоор хамгийн гол нь 10 улсын энэ тамирчид маань өрсөлдсөн. Тэгээд өнөөдөр бол дунд наснд дэлхийд одоо 800 гаруй тамирчид өрсөлдөж 61 улсын. За тэгээд энэ 800 гаруй тамирчдаас нийт одоо улсын одоо нэг тэмцээний төрлүүд нэг тэмцээн бол 10 төрлөөрөө үздэг. За тэгээд улсынх, олон улсынх, дэлхийн гэсэн чанартаар нийт 17 төрөл байдаг. Энэ 17 төрлийн 14-ийг бас манай Монгол тамирчид маань ингээд эзэмшиж дэлхийн рекордууд. Одоо тун удахгүй 3-7 хоногийн дараа 12 сарын 8-наас 14-ний хооронд бүгд найрамд Хятадд улсын Хайнан хотод одоо ойд тогтоолтын 23 дахь удаагийн дэлхийн аврах тэмцээн болно. Бид нар одоо энэ тэмцээнд 16 оны бүрэлдэхүүнтэй оролцохоор болж байгаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аврах Их Британи улсын Лондон хотод мөн 33 улсын одоо 125 оюуны спортын тамирчид 10 төрлөөр өрсөлдсөн. Тэгээд өнгөрсөн жилийн дэлхийн аврагт бид бүхэн багаараа Герман, Шведийн дараа 3 дугаар байранд орсон. За тэгээд одоо нийт 26 медаль хүртсэн байгаа. Тэгээд ийм сайхан амжилтуудаар одоо ингэж явж байна. Тэгэхээр зарим хүмүүс ойлгохдоо та нарыг хэрэггүй баахан юмнууд цээжилдэг хүмүүс гэж бас ойлгоод байгаа шиг байл л да. Тийм энэ ер нь хүнд ямар ач тустай. За энэ дээр нэг зүйлийг хэлэх юм. Ер нь бол оюун ухааны академид дангас ойд тогтоолт гэдгээр явдаг тий. Ойд тогтоолтын спортоос гадна маш олон төрлийн юм сургалтууд явагдав. Энийхээ дагуу бас тэмцээн уралдаанууд бас бий байгаа л да. Одоо жишээ нь цээж бодолтын, спорт төрөлтийн, Рубкин шоу гэдэг ингээд нэрлэх юм бол одоо Соробанах гэдэг нэрлэх юм бол маш олон төрөл байгаа. Энэ болгон дээр бас тамирчдыг ингээд бэлдээд одоо Монголд эхний ээжинд бол олон жижиг мини тэмцээнүүд, улсын аваргын тэмцээнүүд зохион байгуулсан. За одоо өнөөдөр бол илүүдлэхүү бас яг 2008 оноос хойш ингээд ойд тогтоолтын тэмцээн илүүдлэхүү манай тамирчид оролцоо явж байсан гэдэг ойд тогтоолт гэхээр яг академи гэж ойлгож байгаа тийм. Тэгэхээр энэ дэр нэг юм зүйл байна. Ойд тогтоолт гэхээр юмыг зүгээр цээжлдэг биш. Энэ зарим нь хэлдэг юм л да. Энэ зүгээр цээжлээд энэ сэтгэхгүй л яах юм. Энэ цээжлэхийн энэ хэдэн мянган одоо мэдээллийг тогтоохын тулд би мэдээж хүн сэтгэн тий. Өөрөөр хэлбэл оюун ухааны суурийг бас ой санамж гэж үздэг. Ой санамж хөгжүүлэхэд сэтгүүд дагаад параллелаар нэмэгдээд хөгжөөд явж идэг зүйл тий. Өөрөөр хэлбэл одоо хоёр тархийг идэвхжүүлсэн хөтөлбөр
За тэгэхээр цаашдаа яаж вэ? Альва нэг асуудал тулгархад нэг талаас хараад багш бас нэг олон талаас харах чадвар нэмэгдэл латерал сэтгэлгээ өгч гэж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо хамгийн гол нь заагж байгаа энэ арга барилуд бол ерөөсөө тухайн хүн суралц арга барилыг л олж эзэмшиж байгаа. А энэ нь болохоор өөр хэлбрээр илэрч гарч байна. Зарим нь ой тогтоол, зарим нь одоо цээж буудалтаар, за зарим нь зөвхөн рубкийн шоугаар, зарим нь одоо спорт өрөлдгээд эцсийн дүндээ бол энэ ерөөсөө тарих хөгжүүлэх хөтөлбөрүүд ээ. Хамгийн гол нь суур энэ аргачлалуудыг ойлгосон нөхцөлд нэгээс нөгөө рүү шилжихэд бол хүүхдүүд хялбархан насан зохицоод өөрсдөө бие даагаад улам ихээр хөгжүүлэх боломж нь бүрддэг гэсэн. Үржүүлэхийн хүрдийг чинь цээжлэх гээл боо юм болоод толгой төрүүлэг нэлээд тоншуулж хийж цээжилдэг. Тэгээд зарим цээжлэг хүмүүс ч бас нэлээд байгаа л да. Шүлэг цээжлэх гэж бас нэлээд юм болдог. Танаа шавнар бол ерөөсөө асуудал байхгүй юм. Тийм одоо нөгөө ердөө хамгийн гол нь энэ суралц арга барил. Энэ тархины эхлээд одоо мэд суралц арга барилдаа сурахын тулд хүн тархины үйл ажиллагааны талаар бас мэдээлэлтэй байх хэрэгтэй тийм. Тархи юу няаж ажилтгийг, мэдээллийг яаж хүлээж авдгийг, тархинд мэдээлэл яаж тархдгийг, мэдээлэл хүлээж авч явахдаа энэ хоёр тархины оролцоо юу байдгийг. Тархины талаар хэдий ч нэг мэдээлэлтэй байх тусамд одоо энэ гайхалтай хүчинд итгэх төдий ч нэмэгдэн л дээ. Тэгэхээр яаж вэ? Энэ эхлээд энэтэй танилцаад энэ тохирох аргачлалууд ер нь юу байдаг? Энийгээ мэдснээр яаж вэ? Тэр одоо үржүүлэхийн хүрдийг одоо хүүхдүүд ердөө 5 цагийн дотор, зарим нь 3 цагийн дотор мартахааргүй тогтоож болж байна. Тэр тэгшдэглийг ердөө цагийн дотор бодох аргачлалыг ойлгож. Бүх зүйл бол хөгжилтэйгээр хэлбэр байдлаар ингэж явж байгаа гэсэн. Одоо жишээ нь өнөөдөр хамгийн гол нь яаж юм гэхээр одоо хүн болгоо хэлдэг хүүхдээ магтдаг. Тэгээ манай хүүхд бол онцгой, бусдаас онцгой ингээд энэ ингэж магтахаас өөр аргагүй. Яагаад гэхээр өнөөдөр сургууль хүртэл ортолтой 6-наас 7-наас хүртэл хүүхдийг суутнууд гэж хэлдэг. Сургуульд орсон цагаас эхлээд жирийн хүн болж эхэлж байгаа. Яагаад гэхээр энэ бол бас бидний эцэг их багш нартай холбоотой зүйл. Гэхдээ эцэг их багш нарт буруу гэж болохгүй. Яагаад гэхээр манай сургуулийн тогтолцоо систем бол одоо тийм ердөө тархины нэг хагас бөмбөг дээр суурилсан гэдгээр. Өөрөөр хэлбэл нөгөө бүтээл сэтгэлгээг үгүй хийж эхэлж. Яг л хүн хайрцагт барьж эхэлж. Одоо дөнгөж харъя л да сургуульд орсон. Хүүхд магадгүй хүүхдүүдийг навч зур гэдэг. Хүүхдүүд навч зурдаг. Багш харснаа хизээ юм навч байсан бэ хүүхдүүдэд навч чинь ийм байдаг ш тэгээ самбар дээр зурхад үүнээс хойш хүүхдүүд навч зурхтаа багшийн навч гэж бодож зурдаг. Маргааш энэ шүлгийг цээжлээд ирээдэг. Яг яаж цээжлэх аргачлаа заахгүй. Хар багасаа точсон давтчих олон дахин уншиж өөр юм болгож эхэлж байна. Тэр одоо энэ арга барилыг өөрчлөх ёстой юм аа. Хоёр тарих идэвхжүүлэхийн хөтөлбөрүүд байснаар хүүхдэд шүлгийг 3 удаа тайлбарлаад дуусгаад бүгд л тогтоодог. Сүүлдээ аль ч мөрийг асуугад нэрэлдэг. Тэр энэ арга барил руу өнөөдөр яалтчгүй манайх шилжих ёстой. Тийм зүйл. Одоо энд бас нэлээд олон сурагчид нэрсэн байл та. Хамгийн бага хэдэн настай хүүхдүүд байна. За яг дөнгөж одоо сар гарны хугацаанд одоо хичээлж байгаа. Дөнгөж энэ аргачлалаа суралцаа хичээлж байгаа хүүхдүүд байна. За зарим дараагийн шатанд 2 дахь шатанд ороод явж байгаа. Зарим нь 3 дахь шатанд орсон. За зарим нь одоо яг жилийн хугацаанд одоо хичээлж байгаа тамирчид маань ингээд байна гэдэг. Ингээд хүүхдүүд маань багш нарынхаа хамт ингээд ирсэн байгаа. Тэгээд тун удахгүй бас өөрсдөө чадваруудаас сонирхож үзүүлдэг байна. Аз жаргал. Аз жаргал хэд настай? 5. 5 настай. Хизээ тоо бодож сурсан. За сар агсал болж байгаа байх л та тийм ээ. Хин гэдэг нь Бүртээ. бүртээ хэд настай вэ? 7 настай. 7 настай. Тоо мундаг бодож чадах уу? Чадна. Үржүүлж нэмж хасч чадах уу? Нэмхийг л чадна. Нэмхийг л чадах уу те? А одоо тэгэхээр дэлгэцэн дээр дандаа тоонууд гарахад тэрийг нэмээд дуудчих юм. Тий, одоо нэмэх шатанда явж байгаа. Дараа нь хасах руу орно. Нэмэх хасгаа байлна. Дараа нь үржих рүүгээ гэдэг юм. Одоо эхний шатандаа сууж байгаа. За 5 настай, 7 настай. Хэн блэ? Сүндрия. Сүндрия хэд настай? 7. 7 настай. За хэн блэ? Оргил. Оргил хэд настай? 7. 7 настай. Хэн блэ? Манай бэлгүүн төгөлдөр гэдэг би 7 настай. За бэлгүүн төгөлдөр тоо бодох юу гоё? Гараараа бодох. Гараараа боддог уу те? За хэн блэ? Намайг Алтан Гац гэдэг. Алтан Гац ямар гоё нэртэй юм бэ? Хэд настай? 7 настай. 7 настай. Тоо бодох дуртай юу? Дуртай. Юу нь гоё байдیں۔ Гараараа бодох нь. Гараараа бодох нь. За энэ гараараа бодох гэж нэг аргачлал байгаа юм шиг байна л да. Би сайн ойлгохгүй л. Хэн блэ? Намайг Бадан самбуу гэдэг. За Бадан самбуу хэд настай? 7 настай. Хизээ бодож сурсан тоо. 9 сарын хэднээс л бодсон. Сургуульд ороод уу? Одоо би 2 дугаар анги. Одоо 2 дугаар анги. За.
Хэн блэ? Марлартаа. Марл Эрдэнэ хэдэн настай юм? 6. 6 настай. Тоо бол ерөөсөө алдахгүйгээр сайн нэмж чадах уу? Энэ сургуульд хэзээс явж байгаа? За хэцүү асуулт асуучлаа. Тэний сар ахс гэж хэлсэн л дээ. За тэгэхээр хүүхдүүд маань хэдэн тоо бодох вэ? За одоо эхний орлого байна. Эхний орлого маань яаж юм гэхээр 1 болон 2 оронтой 8 тооны нэмэх үйлдэлийг 1 секундын давтамжтайгаар одоо гарч иж байгаа тоонуудыг бодно гэсэн үг. 43 43 75 1 6 13 1 4 За хамгийн бага маркера унгаацсан. За бичээд дуусаадахыг. За бүгд өргөөрөө камерлаа харуулчаарай. За. За 5 настай хамгийн балчир сурагч маань өргөлөө. За 186 гэж байна бүгдээрээ. Баяр хүргэе. Энэ гараар бодно гэдэг юм л байх шиг байна л да. Хөл мөлөөр юм товшоод байх шиг байх юм. 100 санаж байгаамаа. За дараа нь ярина. Ахаад хугацааг нь богиносгосон. On, 2, 6, 5. За телевиз үзэгчд маань давхар бодоод явж байгаа. Би л эхний хоёроос цааш явахгүй л байна. За самбраа өргөөд 199 гэж бүгдээрээ зөв бичсэн байна. Баяр хүргэе гайхалтай. 2 оронтой 4 тоо 1 секундын давтамжтайгаар аниуцч гарч ирнэ. Энийн нэмэх үйлдэл. Билнэ үү? За явсан. 38 66 22 52. Дандаа 2 оронтой тоо байна шүү, тэ? 178, 156, 179, 178, 76. Наатлид бүгд 178. 178 үдэн, тэ? За. За 176 та 2 бусдын 178. Баяр хүргэе. 0.7 секундын давтамжтайгаар 2 оронтой 4 тоо аниуцч гарч ирнэ. За хүүхдүүдээ бэлдээрэй. За бэлэн. 18 12 55 12. За 2 оронтой 4 тоо гарсан. 0.4 секундын давтамж. 0.4 секундэд дуудсан. 97. 97. Манай 5 настай балчир маань бас арай удаад байна. Гэхдээ 97 гэсэн. За. Хариуг нь харъя. Хариугаа шалгая. Хариуг нь үнэн үү худлаа юу? Баяр хүргэе. 97. Ямар мундаг юм бэ? Бүгдээрээ 97 гэсэн. Таван настай Тэмүүгэ маань болохоор 1 оронтой 10 тооны нэмэх үйлдэлийг 0.7 секундээр бодох юм. Тэмүүг нь ердөө одоо хичээлээд яг сар болж байгаа. Сар болж байгаа 5 настай хүүхэд. Саяны хүүхдүүдээс ялгаа бас хэд хоногийн хойно хожуу ихэлсэн гэсэн үг л дээ. Тэгэхээр тэднээс левел арай залуу. Тий. Хин блэ? Хугацаа. Тэмүүгэ 5 настай мó? Тийм. Сая найзууд нь бас бодсон цуг бодоод байсан уу? Тийм. Бодож амжиж гин үү? 3 6 5 6 5 3 3 2 2 1. Бодсон уу? 30? 6. 36. Манай зураглаач 38 гэсэн. 36 гэсэн. За одоо хугацаагаа дахиад нэг жоохон багасгаад явчих. За. Одоо яг 0.7 дээр. 5 4 1 6 7 1 1 1 2 7. Хэдөө? 35. Манай зураглаач 42 гинэ.
35. Яаж бодоод байна? 0.5 секунд. 0.5 секунд. Надаа нууцнаасаа ярьж өгөх үү? Яаж бодоод байна? 3 гараа. 3 гараа л юм шиг байна. Тэгээс толгоогоорош бодох гээд дийлэхгүй л юм. За. 3, 2, 6, 7, 7, 5, 1, 5, 4, 2. 42. За Гайхалтай. Ямар мундаг юм бэ? Тав настай Тэмүүлэн Бадрах хоёр маань эхний шатаа дуусгас нэмэх үйлдэлээ хийж чаддаг. За одоо 2 дугаар шатанда буюу хасах үйлдэл дээр явж байгаа. Тэгэхээр одоо нэмэх хасах 2 үйлдэлийг хослуулад 2 оронтой 15 тонны нэмэх улаан хасах үйлдэлийг 0.5 секундын давтамжтайгаар гарч ирэхэд одоо бодож үзүүлнэ гэсэн. Хин блэ? Бадрах. Адамсан. Тэмүүлэн гэж юм. Адамс гэж сонслоо ш. Хэдэн настай хоёлаа? 5 настай. 5 настай. Тэгэхээр саяны хүүхдүүд маань дандаа нэмжсэн бол 2 дугаар шатанд явж байгаа 5 настай 2 жаал маань нэмэх хасах үйлдэлийг 15 оронтой 2 оронтой 15 тоо 0.5 секундээр 85 artı 34 artı 30 artı 19 artı 89 eksi 17 eksi 10 eksi 36 eksi 11 eksi 43 artı 60 artı 38 artı 13 eksi 13 artı 51. За самбар дээрээ бичих юм байна да. За нэг найз маань за солгоо юм 289 хоёулаа 289. За энэ суут хүүхдүүд байгаа мó зүгээр энгийн хүүхдүүд ингэж бодоод байна уу? За одоо 0.3 секунд тий 0.3 секунд 10 artı 29 eksi 17 eksi 13 artı 77 eksi 27 artı 48 eksi 34 eksi 61 artı 47 eksi 34 artı 84 artı 45 eksi 43 eksi 64. За 40 эхэлж 47 гэдээ гарсан. За 47. За ямар мундаг юм бэ? За тэгэхээр 4 сурагч суудсан байна. Ямар учиртай хүүхд. За энэ хоёр болохоор энэ дөрв маань болохоор нэмэх хасах үйлдэл дуусгасан. Одоо нэмэх хасгийнхаа гүнзгийдээ сууж байгаа. 4 гүнзгийд. За тэгээд энэ дөрв маань болохоор энэ удаа бол 2 оронтой нийт 10 тонны нэмэх хасах үйлдэлүүд 0.8 секундээр явах юм. Тэгээд цаашдаа багасаад явна. Сүүлдээ 3 оронтой тоо руу орно. Ингээд байна. Боксдох гэж байгаа юм бол бүгдээр гараа ингэсэн байх. Энэ хэд нь болохоор одоо паритметик систем зуусан сорбанаараа хичээлж байгаа ийм хүүхдүүд байгаа. За оюун санаанд одоо тэрс эрхийг сампинг тэр эрхүүдийг төсөөлж бодно гэсэн үг тий. За үзээ сонирхол. Билнэ хүүхдүүдээ. Саяны энэ хуруу уунаас нь өөр арга явж байгаа. За. $66. За шалгая. За шалгая бүгдээрээ 66 гэсэн. За 66. Энэ хүүхдүүдийг ер нь робот болгочих юм шүү. Хийж байгаа үйлдэлүүд нь тэгээд ингэж айхтар бодно гэдэг чинь. За 0.1 сонин санагдаад байх чинь. Хугацаа багасч. За. $187. Ааха. За. Гайхалтай. $187. За. Дараа нь 3 орто. Сайн анхаарал дараа.
237. 137. За харъя. За 0.5 секундэд 15. За одоо 3 оронтой тоор орё тийм ээ. За 3 оронтой 10 тооны нэмэх үйлдэлийг 1.5 секундын давтамжтайгаар бодож үзүүлэх. $5,095. За Баяр хүргэе. за Хин блэ? Тайшир. Тайшир. Бат Эрдэнэ. Бат Эрдэнэ. Чимбатар. Оюун бэлэг. Оюун бэлэг хэдэн настай вэ? 11. 11-тэй. 11 гэж мгээ яг компьютер шиг дуурайд байна. 1.1 1.5 секунд. 3 дээр нэг үзчих. За 1.3 секунд. Өө хин ч өөр нүдэнд харагдахгүй шахмал урд өнгөрнө өстэй. $4,647. За Гайхалтай. 1.3 секундэд 10 орон. за нэг дээр Ер нь 1 секундын дээр бодож ирсэн үү? $5,282. Гайхалтай. 1 секундд зарим нь ингээд байх шиг байх юм, зарим нь гараараа ингэж хөдөлгөөд байх шиг. за би түрүү хэлсэн одоо яг энэ мега арифметик хөдөлмөр бас франчайзинг гэрээр Монгол орж ирсэн. Тэгээ яг миний анхны багш байдیں۔ Мелик Сафи Дуяр гэдэг. Миний анх 2006 онд одоо энэ оюуны спортыг сонирхож ирсэн түгэнд бас энэ хүнтэй холбоотой. А энэ хүн маань бас 93 онд бас дэлхийн авраг болж ирсэн юм хүн л дээ. Тэгээ энэ хүний олон амжилтууд. Нэг амжилт нь юу гэсэн хэр дэлгэцэн дээр 90 дүрсийг 3 секундын хугацаанд харуулсан байгаа байхгүй. 1 2 3 гэдэг нэг 90 дүрс байхгүй болсон. Шалгуур нь яасан гэсэн дэлгэцэн дээр 150 дүрс гарч ирээд за нөгөө 3 секундэд харсан 90 дүрсийн 150 дотроос олоход нэг ч алдаагүй бүгдийг нь олж дээд амжилт тогтоочсон. Өөрөөр хэлбэл фото харалт. Зураг харж байгаа юм шиг бүгдийг санаж тий. Тэгээд одоо энэ хүн бас түүхтээ 20 30 жил одоо энэ 20 гаруй жил энэ оюуны спортыг бас дэлгэрүүлээд хөгжүүлээд одоо түүх даяар 350 гаруй салбартаа ийм мундаг оюуны хөгжлийн том байгууллага байдаг л да. А тэгээд одоо энэ багштай 2008 онд анх уулзаад танилцаад 2006 онд анх уулзаж танилцаад өнөө хүртэл одоо ингээм хамтарч ажиллаж байгаа. За энэ мега арифметик хөдөлмөр нь түүхээс ингээд франчайзинг гэрээр орж ирсэн. Энэ нь болохоор дотроо паритметик систем болон Сорбан гэсэн хоёр үндсэн хэсгээс бүтэж байгаа. А Сорбан гэхээр бид нар одоо мэдээж энэ Япон сампин тийм. А Япон сампин ерөнхий нэг нэр хэрнээ. А энэ заа харга зүй тал дээр бүгд ялгаатай байдаг. Жишээ нь би миний хувьд бас нодлон яг энэ тамирчны хамт Японд болсон Ишидогийн бас ийм тэмцээнээр очиж ирсэн тоо. А энэ тэмцээн дээр бас тайлбар хийжсэн. Ер нь бол энд Япон даяар бас заагдж байгаа төвд бол бүгд өөр өөрсдийн арга барилтай заах хэрэгтэй. Зарим нь 9 томьёон дээр суурилдаг, зарим нь 7 дээр 5 дээр суурилдаг гэж ярьжсэн. А тэгвэл одоо өнөөдөр хамгийн гол энэ Сорбаны заах арга зүй хин хамгийн боловсронгуй болгосон бэ гэдгээр бас ялгаж гарч иж байгаа юм л да. Тэгэхээр яаж юм хэрэг одоо энэ хөтөлбөр маань ердөө ганцхан томьёон дээр суурилсан. Ганцхан томьёог бол 9 томьёо зааснаас хүүхдэд ганцхан томьёо заах нь хамаагүй л ялбар тий. Дээрэс нь энэ паритметик систем Сорбаны үндс хоёр маань болохоор яг энэ нэг томьёон дээр зарчим нь яг ижилхэн нэг томьёогоор ингээ явчихж байгаа. Энэ номыг бас өөрт чинь ингээ бас дуусгах. Яг одоо энэ дээр паритмет бол ойлгоно тий. А гэхдээ мэдээж хөгжихийн тулд хүүхд хөгжүүлэхийн тулд эсвэл өөрөө хөгжихийн тулд яалч онлайн дасгалын програм. Гэхдээ анхан шатны бүх чадвар бол энэ номноос бол сурах боломжтой байна. Тэгэхээр энэ дээр бол аргачлалууд нь байгаа юм байна шүү дээ. Гараар яаж бодох вэ гэдэг. Тэгэхээр түрүү чи хүүхдүүдийн нэг яриад байсан гараар бодхон сонирхолтой гэдээсний урьдчилан л эндээ байж л дээ тийм ээ. Тэгэхгүй бол хүүхдэд яг уламжлалтаараа 5 дээр нэмэх нь 5 гэж заах юм бол одоо энэ хүүхдүүд бол хэцүү тий 5 настай 4 настай ихэнх нь одоо энд ач холбогдол өгдөг. А гэвч одоо хүүхдийн дүрсгүүч яхтаа ч гэсэн энэ хариу гаргаад явждаг.
За инх чин бичиж байгаа хооронд бол самбар руу харахгүй. Нааш харна. За тэгээд эргэж хараад энэ 172 цифрыг ердөө 30 секундын хугацаанд тогтоогоод буцаагаад алдгүй бүгдийг нэрлэх ийм даалгаварт байна. Инх чингийн хувьд чинь сая бас нэг хүзэр цээжлээд 22 секунд. 22 секундэд хэдэн үзэр 52 нэг багц 52 үзэрийг цээжсэн. Энэ амжилтаар бол одоо дэлхийд 23 секундээс бага хугацаанд цээждэг 2 хүний нэг нь болчихж байгаа. Нэг нь болохоор дэлхийд ойд тогтолтын чансаагаараа хоёрт бичигдэг Саймон Рейнхард гэдэг герман насан турш одоо 33 та ийм залуу байгаа. Тэгэхээр 30 секундээс бага хугацаанд цээждэг дэлхийд 6 хүн байгаа. Нэг нь болчлоо гэсэн үг байна. За баяр хүргэе. Дэлхийд харин дэлхийн рекордыг дунд насны англи дэлхийн рекордыг яг албан ёсны тэмцээн дээр манай инх мөнх гээд тамирчин эзэмшиж байгаа. Энэ дэлхийн рекорд тий 29 секундээр 29 секундээр тий. 3 сурагч маань бидэнд туслаад энд нийт хэдэн шоо. За нийт цифрын тоо 9.8 172 цифр. 172 цифрыг 30 секундын хугацаанд инхчин маань хараад тогтоох хэвээр тий. Нэгийг ч алдалгүйгээр 30 секунд гэдэг бол хэцүү л дээ. Тэг нэгээр эхэлсэн байгаа тийм ээ. Тий, хоёртын тоол гэсэн. За тэгэхээр багш маань тайлбарлах уу яах хэвээр вэ? За цээж дуусныхаа дараа би зөв хэлж гэнэ гэдгээ шалгаад байна тийм ээ. 30 секунд алдаагүй дараалалаар нь бүгдийг нэрлэх л ёстой. Цээж дуусчихсан. Инхчин бодох хэвээр. Мэдээж хэрэг нөгөө нэг анхаарлаа төвлөрүүлэхийн тулд чихвч зүүж байгаа бах тий. Анхаарал дуу чимээ нэвтрүүлэх. Сая Хонконг тий Хонконг, Инитх, Филиппин гэдэг олон тэмцээнд оролцоод ирсэн. Ямар амжилтуудыг үзүүлв? Ер нь бол одоо дунд насны ангилда мөн 2-т орсон, 3-т нийлбэр оноогоор 2-т 3-т орсон. 30 орчим медаль аваад ирсэн. Тэг 1 1 тэг тэг 1 1 тэг 1 1 тэг тэг 1 1 тэг тэг 1 тэг 20 дахь мөрнөөс нь 1 1 тэг тэг 1 1 1 тэг тэг 1 тэг 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 1 тэг 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 3 дахь тэг 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 1 1 1 тэг 1 1 тэг 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 1 тэг 1 тэг 1 тий 1 тэг 1 тэг 1 тэг 1 1 тэг 1 тэг 1 тэг 1 тэг 1 1 1 1 тэг тэг 1 1 1 1 тэг 1 за 1 тэг 1 тэг 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 1 1 1 1 тэг тэг 1 1 1 тэг 1 тэг 1 1 1 1 тэг 1 тэг 1 1 1 тэг 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 1 1 тэг 4 тэг тэгээд 1 1 1 1 тэг дахиад энэ үү тэг 1 тэг 1 тэг 1 тэг тэг 5 тэг 1 за 1 1 1 тэг тэг 1 1 1 1 тэг 3 1 тэгээд тэг за зөв тэгээд 1 1 2 1 тэг 1 1 тэг 1 5 тэг 1 1 тэг 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 1 тэг тэг 1 тэг 1 тэг 1 тэг 1 тэг 1 1 1 4 тэг 1 за За
энэ спорт өрөлт гэдэг маань ерөөсөө альва хүнд хурд гэдэг зүйлийг бий болгодог. Одоо жишээ нь жоохон удаан хүмүүс байдаг те спорт өрөлтөөр хичээлэр гэж зөвлөж байгаа. Яг тэгэхээр ялангуяа бага насныхан бол зөвхөн нэг гараа ашиглах гэдэг те зөвхөн баруун гараараа юм хийх гэдэг. Гэвч одоо энэ спорт өрөлтөөр хичээс хоёр гарыг тэнцвэртэй идэвхтэй ашиглаж болно. Хоёр гараа ажиллаж байна гэдэг маань хоёр гарыг хянжуудыг хоёр тарих бас хөгжиж явдаг. За дээрэс нь мэдээж яаж хоёр тарихны хөгжил нөлөөлж байгаа учраас сэтгүүд бас нөлөөлөд явж байна гэсэн. За одоо энэ бол хосын өрөлт байна. 11 секундэд. За одоо манай төвшин төгс маань болохоор цикл гэсэн юм яг хамгийн хүлээлттэй, хамгийн өрсөлдөөнтэй төрөл байдаг. 3 6 саяны энэ хосоор хийж байгаа үйлдэлүүдийг дангаар ганцаар хийнэ гэсэн үг л дээ. За тэгээд одоо энийг хийж үзүүлэх. Энэ бол ихний бие халаалт хийж байна. Бие халаалт. За бүгд амжилтсаа. Хэдэн секунд? 7 секунд. Манай 7 секунд хэдэн дойл вэ мөнхчингийн рекорд? Тэгэхээр Монголын рекорд эвдэгчлээ гэсэн үг. Одоо энэ дээр бол тийм үү? Яг албан ёсны тэмцээнд 7:86 тэр. Монгол улсын рекордыг шинээр тогтооцлоо нэвтрүүлэгт 7:86-г 7:30. Одоо Ингчингийн дүү мөнхчин одоо Монголын рекордыг эзэмшдэг. Яг одоо спорт өрөлтөөр. Тэгээ албан ёсны тэмцээнд дүүн. Дүү. Тий. Аль нь дүүний? Одоо энэ Ингчингийн дүү мөнхчин гэдэг ахыхаа рекордыг нүдэн дээр нэвчлээ шүү дээ. Баяр хүргэе. За одоо энэ дээр бас бүтээл сэтгэлгээний өрөлт гэж байгаа. 2 өнгө хослуулах, за 3 өнгө хослуулах гэсэн төрөл. Хамгийн гол нь энэ яаж нэхэр энэ өргөчт маань өөрсдийн шинэ өрөлтүүдийг зохиож хамгийн гол нь яаж ихсэн тэр хэлбэрээр дуусгах ёстой учраас дээрэс нь хурдтай их учраас маш хурдтай сэтгэх ёстой л доо. За 2 өнгө. Бид нар бол харж бол амжихгүй. Анх яаж ихэлж тэр хэлбэрээр дуусгах ёстой. Аль бол хурдтай сандраад хөлснө гарцсан байгаа. Шавнаар өмнөөс нь болоо гэж бодоод. За. За 9 секунд. Тэгээд бид нар одоо яаж нэхэр ер нь бол яг Монголын оюухан активын зүгээс миний хувьд бас яг энэ оюуны спорт төрөлдөө дэлхийн 8 холбоог бол одоо Монголд нээсэн гэсэн үг. Ер нь бол 8 холбоо одоо Монголд албан ёсны төлөөлөгч нь. За тийм учраас бас одоо энэ спортын төрлүүдийг идэвхжүүлэх үүднээс бас нэлээд ажлуудыг хийж байна. Туудахгүй одоо спорт өрөлтийн Рубик шооны үндэсний лигийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. Бүр 10 шаттай. Тэгэхээр одоо 10 дугаар зэрэг Монголын шооны холбооны 10 дугаар зэрэгтэй тамирч, 9 дугаар, 8 дугаар зэрэгтэй тамирч, 1 дугаар зэрэгтэй мастер тамирч гэдэг ингэж гаргаснараа цаашдаа нэг олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжууд нь бүрдэж байна. Өнгөрсөн жил анхны одоо бас Рубик шооны олон улсын нийтийн тэмцээний зохиосон. Энэ дэр дэлхийн шооны холбооны ерөнхийлөгч манай бас өргөд ирж тэмцээнийг манай бас зохион байгуулахад үнэтэй хэмнэмээр оруулсан. Мэдээж хэрэг зочин маань өөрөө үзүүлбэргүйгээр бас нэвтрүүлгээ дуусгаж болохгүй байх л да тийм ээ. Одоо хаалт байхгүй учраас доош харж байгаа дээрээ ингээд харахгүйгээр эвлүүлж. Харахгүйгээр үү? Харахгүйгээр эвлүүлж үзүүлье. Би хараад эвлүүлэх гэж сууж. За тэгэхээр надад холиод өгөх юм байна. Давхцахгүй өнгө гэж байхгүй л биш одоо зөндөл холлоо. Нэг давталтай гэдэг. За. Айгаад юм ярьчих чадхаа байлаа. За, эвлүүлээ.
За. Тэр гайхалтай юм аа. Энэ олон өнгийг чи одоо бүгднийг цээжилчээд тэгэд ингэж хийнэ гэдэг бол 120-оос нэг 102 орчим үйлдэл тогтооно гэсэн үг. Тэгээд дараа нь юу хэлэх вэ одоо хүмүүс өөрсдөө үдсэн юм чи одоо хэлэх зүйл алга. Одоо тэгээд энд бас яг миний би болохоор яг хичээл гарч ордог хичээл насан туршидтэй ордог. Насан туршид зориулсан бас энэ ой тогтоол хөгжүүлэх аргачлал одоо хурд уншлага тий одоо гадаад хэлний үг цээжлэх гэдэг олон төрлийн хичээлүүд байгаа л да. Тэгээд энэ дундаас одоо яг миний хичээлүүлж байгаа энэ хичээлд ингээд 20% хөнгөлтөө суух энэ эрхийн бичгийг бас нэгэнд нь олгоё. За тэр үнийг одоо та сонгох одоо энэ хүнд. Тэгэхээр суралцахыг хүсэж байгаа хүн төрүүлж гар өргөсөн хүнд нь л бэлгэлцээ л да тийм ээ. За тэнд залуу тэр залуу төрүүлж өргөсөн баг тийм ээ. Орд өргөлөө тий. За таныг гараад ирэхийг хүсэж байна. Тий. За Дэлхийн аваргын мөнгөн медальтай Хатанбаатар багшаас. За эрхийн бичгээ энэ дээр дараа нь нэрийг бичээд өгье. За химлээ. За Хатанбаатар гэдэг. За хамжилт хүсье. Тэгээд энэ эрхийн бичгээ авчираарай. За суухтаа. Манайхаас мэдээлэл авч байгаа. За баярлалаа. Насны хязгаар байна уу? Төгсгөлд нь бас маань төлөвийг үзээд насны хязгаар байхгүй. Одоо лам нарын ангид бүр ахмадууд маань байна. Бүр тийм бас ингээд лам нар бас бөөнөрөөр суудна. За ингээд 60-та 70-та тэтгэврийн ахмадууд маань байна. Бүх насны ер нь суралцахад оройтойгоо гэдгийг л одоо энэ сургалтууд бол харуулдаг юм да. Өнөөдрийн миний зочноор Оюун ухааны академийн захирал Хатанбаатар дэлхийн аваргын мөнгөн медалийг хүртэж байсан. Одоо шавнарн дэлхийн аваргууд болж байна. 50 багц медалийн 41-ийг авчирч чадж байгаа ийм Монгол мундаг залуучуудын төлөөл ирж оролцлоо. Танд маш их баярлалаа. За ярих юм их минут маань богино байлаа тийм ээ. Амжилт хүсье. Монголынхаа нэрийг дэлхийн давцанд хангалттай гаргаж чадж байгаа танай хамт олонд өшөө илүү амжилтыг хүсье. Ингээ үзэгч та бүхэн ирэх баасан гарагт амжилтын төлөө нэвтрүүлэгтэй байснаар олон сонирхолтой зочдтой уулзах боломжтой юм. Ингээд үргэлжлүүлэн цаг хөтөлбөрийг үлээн авъя.